Юу асан л да. Охин жижигхэн дутуу төрөлцсөн хил 100-аараад хавн хасагдаад 850 грамын хүүхэд тэгээд эмэгтэйгэн юу хийвэл хурдан хугацаанд хүүхдээ тэжээгээд хүүхдийнхээ хажуунаас холдохгүйгээр хүүхдээ хүмүүжүүлээд яаж мөнгө олох уу гэдэг аргаар тэгээ анх сэлбэрийг ерөнхийдөө YouTube, Facebook ашиглан би дат сурсан. Өөр Монгол болохоор би сэлбэр хийгээд дөнгөж жил гарan болох ч нөө жил болохоос өмнө тэгээд хүмүүс ажилд авж ийн гэсэн юугаар нь очиод шалгуулаад бас чадвартай байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ өөр Монголд болохоор ганцхан чадвараас гадна бас хүний харьцаанаас шалтгаалж бас ажилд авд юм лээ. Ажлаа яг нэг өглөө суусан бол тэр жигтэй яг дунд нь мэдээж хоол идэн л дээ. Хоолны цайны цаг хүртэл ингээд юм аягаад цайны цагаас хойш ингээд юм аягаад тасралтгүй юм хийдэг болохоор арай давуу талтай сэлбэрж идэг юм уу. Тэгэл жихмэл баримл тэгэл янз янзын юмнууд одоо хийж эхэлсэн л дээ. Анхнаасаа би бол тийшээ явахдаа бүх юмыг чаддаг хүн яваагүй. Мэдээж очиод суралцсан. Яаж хийх аргыг суралцсан байхад тэгээд юу ч хийж болно гэдгийг ойлгосон. Тэгэл суралцсандаа 2015 оноос хойш тасралтгүй явжгаад 19 он хүртэл 19 оны сүүл хүртэл тасралтгүй явсан. Заавал эрэгтэй хүний гарыг харж амьдрах ёсгүй гэдгийг ерөнхийдөө батлах гэдэг байгаа юм. Өрх толгойлсон ээжүүдэд хандаж хэлэхэд зүгээр сэлбэр хийдгүү мэхэд ямар нэг юмыг оролдож үзчихэж хүн суралцдаг. Би одоо гэрийн ард одоо 2 давхар одоо ажлын байр барьж байгаа. Тэрийг зориулт нь болохоор ерөнхийдөө ажлын байр хийгээд ерөнхийдөө сургалт маягаар ашиглах зорилттой одоо яаж байгаа. Түлхүү болохоор одоо хөгжлийн бэрхшээлтэй өрх толгоосоо ээжүүдийг ажлын байртаа болгох мэдээж туслах ажилчингаар аваад одоо энийг ингэж хийдیں, тэгж хийдیں гэдгийг зааж өгөө сургах маягаар тийм сургалтын байр хийх гэж байна. Янз янзын тусламж дэмжлэг авъя гэж би янз янзын газруудад хандж үзсэн. Одоо хороо, нийгмийн ажилтан, хорооны дарга, засаг дарга, банкудаас авъя гэхээр мэдээж барьцаа хөрөнгө байхгүй гэдэг утгаараа одоо ингэж зогсчод байна л да.